Тэгээд 4 сарын 12-нд би тэгэд яг гараанаас гарсан. Явах ирэх хоёртлын талбайг болоод манай аяллахын багийнхан талбайг нэг битүүдэд өгсөн шүү дээ. Яндах яах вэ одоо буцъя. Буцамаар одоо мөнгө хөрөхгүй байна. Тэгээд ингэж ярьсан. Тэгээ би болоод дээрэсэл эргэл зэсэх юмгүйгээр л шууд би буцахгүй. Тэгээд аавынхаа нарыг дэлхийн өнцөг болон бэрт доод болсон даавас баярлж явдаг. За, намайг Ширнгийн Ёндан даш гэдэг. Би 7 хүүхэдтэй айлын хамгийн отгон. За тэгээд яг бага нас маань Ховд аймгийн Дарив сумд 4 нас хүртлээр байгаад 4 наснаас Улаанбаатарт орж ирсэн. Ер нь бол нэг жолооч болох юмсан гэсэн мөрөөдөлтэй. Тэгээд миний одоо хамгийн одоо нэг гадаад хүн харсан одоо тийм нэг том сахалтай ногоонуудтай нэг өндөр хамартай тийм нэг хүн харсан. Нэг шар одоо цагаач юм шар тийм царайтай. Тэгээ тэр хүн явж одоо Орос хүн юм шиг байгаа. Миний хамгийн түрүүний харсан гадаад хүн бол Орос хүн байх шиг байгаа. Тэгээд тэр хүн маань нэг жолооч нэг машин бариад явж байсан. Тэгээд ер нь тэрийг харснаас хойш ер нь машин барих юмсан да гэж их боддог. Тэгээ нэг усанд явахдаа нэг тийм нэг дуун дээр нэг ийм нарийнх модтой тэгээд хадаа садсан тэгээд 10-ын бутаа нэг хоёрыг ингэж чир мөрөн дээр тавьчаал явдаг байхгүй юу. Тэгээд нэг яг нэг 6 сар явж бол жолооч ингэж зам явдаг байна да гэж ингэж боддог байсан. Тэгээд яг тийм л мөрөөдөлтэй байсан. Тэгээд сургууль соёл тэгээд цэрэг мэрэг гэдээ явсаар байгаа. Тэгээд тамирчин болоод тэгээд явж байгаа. Тэгээд хамгийн барилгачин болоод барилгын ажлаар бараг 2 жил ажиллаж агаад тэгээд цэрэгт яваад цэргээс халагдахтаа харин жолооч болоо. Тэгээд одоо авто тээврийн салбарт болол тэтгэвэр зартлал ажилласан да. Нэг залуу насныхаа бас нэг тийм эртвч гэдэг юм уу жахан өнгөрөөдөө зан ч гэдэг юм уу тэрийг барав янз бүрийн спортод бас давхар бас л оролдоод байл та тусгайлан багш байхгүй мөртлөө тэгж байгаадаа сүүлдээ дуун спортод нэлээд үнцгий надаа санааширж байгаа юм уу бүр байнга бодогдоо тэгэл тэрэндээ тууштай хичээллээд 1966 наслаар нь дуу спортыг би дааж голцоо хичээлж байгаад ахыгаа дагаад явж байгаа. Тэгээд сүүлдээ цэрэгт яваад тэгэл тууштай хичээлсэн дээ. Монголын бүх ард түмний спортгад гэж 4 жилд нэг удаа зохиогдсон тэрийн 2 удаагийн авраг болж байсан. За тэгээд одоо бүгд нэрт Монгол ард улс гэж байх үеийн Монголын хамгийн анхны одоо гадаад дэлхийгээс авчирсан анхны медалийг эх орондоо авчирсан хүний нэг нь би. Тэгээ манайх багаараа Яран улсын Тэгрэ хотод Азийн тоглолтоос Азийн аваргаас биш тоглолтоос нь Азийн тоглолтоос хөрөлн медаль авчихсан. Энэ бол Монгол улсын анхны олон улсын медаль. Нас бол 80 жаах ойртож байгаа. Ер нь ойрхон байгаа. Гэхдээ аль болохоор би одоо дугуйтгаа яваал байвал надад ашигтай гэж боддог. Тэгээд нүглөө хараад нэг өөртөө таарсан л нэг жоохон хөдөлгөөн хийж байгаа. Ерөөд тавлаа юм чинь гарын 5 ороо гэж нэр өгөөл. Тэгээ гарын 5 ороо гэж нэртэй болоод тэгээ гарах өдрөө тавлаа гээд ингээд янз бүрийн өдөр тоглож бол баг 3 сард л байсан л да. Яаж яах вэ? Ямар яах вэ? Тэгэж явж нэг Монгол улсаас хамгийн түрүү Гагарин
гүр аргач сансарт ниссэн. Тэр өдөр тоглоё. Тэр өдрийг тоглосон. Тэгээд 4 сарын 12-нд би тэгэд яг гараанаас гарсан. Тэгээ бид нар чинь бол дорвын зоригтой л да. За ингээд жаргал сайхан маань эрхэн уруу болж байгаа. Тэгээ нэг 5 уруу гэдэг дээр. Тэгээд нэг дэлгэр сайхан маань 7 уруу болж байгаа. За тэгээд хамгийн өндөрөөрөө манай тэр лавсар. За би болохоор яг нэг сэржин мөрх маягаар ингээд энэ хороо болгож байгаа. Тэгээ нөгөө манай гамболд гэдэг нь юм жижигхэн зураач. Тэрийг ингээд жигчүү хороо болгож байгаа. Тэгээ жигчүү хороо маань бол аялын хувьд явцад бол ингээд юу яа. Бүх юм нэг цаасан дээр болгож зурж тэгж яа. За энэ бол миний би бол одоо ойлгомжтой. Тэгээд яг маргааш тийм хувцас сунраад өгдөл хоол ундаа яг газар орно яг дуумгуугаа засах ингээд миний ажил бол ер нь дугуйтай холбоотой. Дунд хоруу маань бол одоо Эрдэнэтэн тэгээд энэ бүх аяллаа одоо тэмдэглэлийг хөтлөн. 7 хоруу дэлгэр сайхан маань одоо багахлах жаргал сайхны туслах одоо янз бүрийн юм. Жаргал сайхан маань бол одоо бүх маршрут одоо юм зохион байгуул бүх одоо хүмүүстэй уулзаж өсөн тэгнэ ингэн гэдэг. За бид анх нэг маршрутыг бол маш олон янзаар гаргаж байсан та. Яг ингээд одоо дээшээ доошоо янз бүрээр явъя гэж ярьж байсан байхгүй. Тэгтэл одоо яг ингээд дунд төслөөр рүү орохоор айгүй халуун байна. Тэгээд ялаа шумуулаг гэл ингээд янз бүр өвд орохоо энэ төр хөрвөл одоо асуулж яхаа эвгүй болох байхаа. Тийм учраас ерөөсөө дээд бүслөөрөө явъя гэд. Тэгээд Оросоор дараад Европоор дараад тэгээд одоо шулуун явж байгаа юм да. Шулуун яваад юугаар Англиасаа Америк руу агаараар явсан. Тэгээд тэндээсээ бол Америк бол хөндлөн дуулсан. Сан Францискоос Японд сонгоцоор. Тэгээд тэндээсээ Сеулээс л одоо Гонконг, Тайван, Хятад. Хятадаас бол Бээжин хүрэл Бээжингээс бол наашаа явхад бол юу яадаг юм байна. Бас нэг 20-т бүсээрч гарна гэнэ нэг тэгээд нэг хаттын бас бодлогоч байсан юм уу яац юм гэдэггүй биднээс бол машин өгнө хэлмэрч өгнө орчуулагч өгнө гээд ингэхлээр тэнд өөр айгүй их зарлаа. За тэгээд болохгүй юм шиг байна. За энд ирсэн чи яа эндээс бол бооноор зам өгдөрэй гээд тэгсэн. Тэнтхийх бол тэгэхээр бидний мөнгөл хөрөхгүй л болгочих гээд байгаа юм чи. Тэгээ яг юм бол тэр нэг цагаан хэрэмтрэл бол дугуйтгаа яваад ирсэн л дээ. Дугуйтгаа явж ирээд үзчихээ дугуйтгаа тэр хавар гэдтэй болон заах явсан. Тэгээ тэр юу өнтерээд авахд бол та нар явуулахгүй л гэдэг юм байна. Тэгээд яасан. Тэгээд машин бол тэгээд зам үдээсээ Улаанбаатар. Ингээл маршрут нь ингээ болж байгаа. Ерөөсөө амгалан дээрээс л ер нь улсууд ингээ энэ тэнд бөөгнөрсөн байсан. Тэгээд багшин дээд одоо хөдөөжхөө яам гэж байдаг да. Одоо багшидын буудлын баруун зүүн талд тэндээс гэлэл хүмүүс ирсэн. Талбай бол битүү. Явах ирэх хоёртлаас талбайг болоод манай аяллахын багийнхан талбайг нь битүүдэөр өгсөн шүү дээ. Тэр Нидерланд, Голланд мөнгө бол яг ер нь дууслаа гэдэг. Одоо ингээ ийш явхвал ингээд мөнгө дуусгах гэдэг. Тэгээ тэн дээр одоо бид хэдүүлээ ярилцаад одоо ингээд буцъя гэдэг. Тэгээ яг ерөнхийдөө бол тэд шийдвэрүүд гаргачихна л да. Дараа нь за ингээд. Тэгээ яг гол мол том их хүн шийдвэрүүд бол тэгээд яг ахмад хүний хувьд би тэднээс бол 9 ах яндах яах вэ одоо буцъя
буцамаар байна. Одоо мөнгө хөрөхгүй байна. Буцаад одоо хэн энтрээс одон бэлгэнтрээс мөнгө аваад тэгээд явъя гэд. Тэгээд ингэж ярьсан. Тэгээ би болов дээрэсэл эргэл зэсэх юмгүйгээр л шууд би буцахгүй. Одоо гэрээсэл гараад ингэж явсан чинь би буцахгүй. Шууд явмаар байна. Ерөөсө чи буцаад тэр мөнгөн тэр аваад ирлээ гэд ингэж хэлсэн байхгүй жаагаад. Тэгээд нөгөө төсөр ерөөсөө тэгьгээд тэгээ ерөөсөө тэгвэл юу яа бид дөрөвлөдөө чи яв гэд ингээд жагаагаа явуулахгүй яа. Тэгсэн чинь манай дийлгэр сайхан одоо орлог дарга юм да орлог сахирлж яв. Тэр маань ээж би дархан байна би хамт уцъя гэд. Тэгээ за тэгдэг гэ. Тэгээ бид гурав үлдсэн. Тэгээ бид гурав үлдээд манай хоёр хүн мөнгөнд явсан. Тэгээд бол ирээд бол мөнгө бол харин бүтээсэн. Засгийн газар нь $6,000 төлөө $8,000 Эрдэнэ төлөвлөөр $10,000. Тэгээд нэгэнтээ манай хүн чинь нааш ирсэн юм чинь гүү онгоцоор буцсан. Тэгэхдээ боцтой бол яг баг зэргийн мөнгө байхгүй юу? Одоо ингэ яг тас ингэ юу ч болж оцороогүй л дээ. Тэгээд бид гуравт болохоор $1,000 үлдээж байгаа. За энийг бүр та хэд бидний гэртлийн хоол идэрэй гэж. Юу одоо хэрэглээрэй гэж. Тэгэл талбай дээр бид гурав орхиод бид гурав ч яг хөдөө майхан савтай юм чинь тэгээд хаач цацрт нь ялгаа. Тэгээд яг манай хоёр ирээд энэ дээр тэг мөнгө бүтээгээд тэгээд чинь нэг 20 тонс юм да тэгээд буцсан. За бид гурав бол тэнд бол бас хөвгөлтэй байсан л да. Тэнд чинь талбай дээр ингээд сууж яхаар одоо яг хээр гарч чонно л да. Тэгээд өдөрний талбай дээр байна. Тэгээд бас мөнгө ингээд солиулчихад тэгээд айгүй нэг атхан л да одоо ирсэн. Баг эдэн ингээд дихгүй бол одоо хизээ ирэх хөрөхгүй болохгүй гэсэн. Тэгээд талбай дээр юм үзээ сууж исэн чинь нэг бүлтэс нүдтэй нэг тэр бэлэг залуу таард. Тэгээд та нар монголчууд уу гээл тийм гэсэн. Танай нэг хүнийг би онгоцон суулгаж өгсөн шүү дээ. Би тэр онгоцны буудлын хамгаалагч байна гэдэг. Буудлын хариуцдаг хамгаалагч байна гэдэг. Тэгээд тийм тэгс. Та манад ор гэдэг. Тэгээд тэдний дороод нэг цаймаа уучаад ингээд тэгээ байж ин. Тэгээд за би та нарт хэд хонсон чамаагүй. Манай энд 1100 бичил тийм төрлийн пиап байдیں۔ Би та нарт өдөрт нэг пиап болгонаа л гэдэг тэгжсэн. Тэгээд ингээд нэстэ бууд ирчээл дагуулгаад явдаг байхгүй. Тэгээд яах вэ? Тэгээд явдана. Тэгээд явжсэн чинь манай нэг гамбалч нэг яах вэ? Ерөөсөө бас хөдөлгөөн тэгээд зүгээр сууж захтаал ингээд пиав сууж захтаал нэг харандаа гараа ингээд тийм хүм тентгийн скамстга янз бүрийн зураг зурж яадаг байхгүй. Тэгээд ингэж ятал манай нэг бидрийг авч явсан хүмүүс харж хүүх энэ ямар гоё гэсэн. Эний чи ингээд зурд юм уу гээл гэн. Тэг ингээд гэсэн чинь. Тэгээд нөгөө чинь баг орилж байгаа юм шиг. Хүмүүс энийг хараа ингээд энэ хүн ийм гоё зурдаг монгол хүн байна энэ төр гэд ингээд харуулгууд. Тэндээс олсооч намайг зурж болох байшингаа зурлал энэ төр гэд ингээд эхэлдэг байхгүй. Тэгээд эхлээд ингээд дэглэнгүүтэл чинь болно гэдэг ингээд тэгээд тэр болгоо чинь бас Европ чинь зүгээр зурулчихгүй. Тэгээд нэг зурлал авахад бас хэдэн мөнгө өгнө. Бас хэдэн хөөгн. Энд гоё юм байшиг энэ төр гэд. Тэгээд бид нар чинь ингээд бас амтчжээ банаж юм маань энэ зураад. Тэгээд бид нар ч яг нэг байхгүй тэр нь бас талбай дээр очиж сууж яадаг байхгүй. Тэгсэн чинь нэг Лени тэмдэг зүүсэн нэг том сахалтай нэг бас нэг хүн ирж уулзлаа бид. Та ямар усууд энэ тэгээ байсан явахаар харагдчих юм тэгээ. Тэгэд ийм улсууд ингээд байсан. Тэг манад оч бай гэдэг. Тэгээд тэгсэн чинь би ингээд барилга барьж байгаа. Та нар надад тусалж өгч болох уу? Тэгэх юм бол би та нарыг ингээд нэг тийм одоо манайхны чиргүүд аялын чиргүүл чирдэг шээ. Яг тийм чиргүүл шиг юмтай та гурыг байлгах гэхгүй юу? Тэгээ. Тэгэл очин тооцоо цэвэрлж мэрлэг хийх иймэрхүү ажлууд тэр яг хөстөд орон хийнэ гэдэг эдгээр хийж байгаа. Тэгээд тэднийд байжсэн. Тэгээд хамгийн гол тохирж байгаа юм нь юу гэхээр та нар ажил хийж байгаа гэж ярьж болохгүй. Хинт шилж болохгүй. Ерөөсөө юмтгаад ярьж болохгүй шүү гэдэг. Тэгээд тэрийг хийжсэн чинь нэг 2 3 хоногийн дараа хэлж яана. Би одоо энд нэг юм нойлгоо нөх цооног ухуулмаар байна. 2 метрийн голчтой 2 метрийн хүнзгээ тийм цооног ухуулмаар байна. Та гурав ухаад гэж $1,500 өгөөд. Гээл. Тэгээд би өглөө 6 цагт босоод нэг нь ухна ухацаа.
Тэгээ тэмтгийн өнөг хохол яста өнөг хохчаамар байх. Зүгээр л хурд гიშгээл нэг том хурд шороо гарна. Тэгээ тэрийг би өдөртөө хуцсан шүү дээ. Тэгээ нөгөө хүн ирсэн маш их баярлалаа бид чинь одоо $1500 өгөхөр боллоо. Одоо тэгээд яхаа бид нар чинь $90 ярьд юм байна л да. Тэгээд яхаа хувилгаад өөрөх юм гээгүй шүү дээ. Тэгээ ингэсэн чинь би хавсранд хэлсэн байхгүй. Юу яа. Одоо мөнгөөр додж байгаа биш эндээс мөнгө аваад явах. Зүгээр баярлаа гэж хаад. Тэгсэн чинь тэгж хэлсэн чинь нөгөө чинь бөөр баярлаа гал. За одоо тэгвэл та нар даргаа гартлаа энд байж гэдэг. Тэгээ бид нар чинь тэнд байгаад тэгээд тэр та нар одоо ингээ бизнес шугацаа дуусч байгаа юм байна. Тэгээд одоо ингээ цагдаагийн газар очиж ингээ бүртгүүлээ тэгин тэргээ нөгөөд чинь бүр бид нарт юм зааж өгөөд. Тэг бүр тэндээс бол аягүй их сайхан болсон шүү дээ. Тэгээд тэгээ яг тэнд бол тэдний эртэл бол бид нар чинь жагаа маань юу гамболд маань юу зураад ганц нэг зур. Нэг турк залуу хорны зураг зуруулъя гэдэг. Тэгээ яг тэр залуу бол бас нэг хэдэн мөнгө амласаа. Тэгээ тэрийг бол зураад өгсөн. Тэгтээ бид гур болж яхан зайл зохиосол да. Арай нэг юм дутуу зурж авч асуух гэсэн гэж очиод нэг оё хоолныхны газар хоол ичээд буцдаг байх. Нэг очисон хүнд хоол өгж л дараа шүү дээ. Тэгээ 3 удаа очиод тэгээ яхан дөрөвдөгдөө бүр сайн гой зурж авчихсан. Тиймэрхүү маягаар л одоо бид нөгөө хоёрыгаа эртэл болоод байсан. Тэгээ нөгөө $1000 орхисон. $1000 яг тэр чигээр буцааж өгсөн. Тэгээ бид гур болол бас нөгөө 2-3 хоноод нэг шарсан дахиад авч идэн бас нэг жаахан танцгалн одоо дагсан танцаг ундагийн авчоон. Тэгээд тэр хоёрыг архитан бид 3 бэл 5 бэл аваад тэр хоёртаа бас дулаан бэлээ мэлээ нэг өвөл болж байсан чинь бэлээ мэлээ авч өгөөд тэгээ бэлдээ тэгээ байж байсан. Ер нь манай айл бол тийм гоё. Үнэхээр гоё. Яг одоо ер нь бол гэр бүлээ бид нар чи хүнд байдал үлдээсэн шүү дээ. Нөгөө юу байхгүй картын бараатай үлдээсэн шүү дээ. Нэг өдөрт нэг таалмал юу авдаг ч байсан юм да. Тэгээ тийм үлдээгээд явсан. Тэгээд ганц манай өгшин болоод цэцэрлэгт ажилладаг 450 залинтай. Намайгаар нээжтэйш явнахад айгүй дэмждэг. Миний ер нь хэлсэн болгоны их дэмждэг. Ерөөсөө тийм учраас одоо тийм хүнд байхдаа за минь яваараа дэмжээрээ бид нар санаа зовох юм байхгүй. Би ямар ч асуудал байхгүй арга байсан байста янтаа сайхан авч явнаа. Үнэхээр сайхан авч явсан. Тэгээ би ч зоригтой өөрөө гэр орондоо санаа зовох юм байхгүй. Ер нь санаа зовхгүй байх гэж байхгүй л дээ. Гэтэл ер нь сэтгэл амгалан тайван яваад аяллаа бол амжилттай дуусгасан. Би одоо дугуйн спортоор хичээллээд дугуйн спортод маш өндөр амжилт гаргаад Монгол улсынхаа нэрийг мандуулж одоо анхных нь хөрөл медалийг авчирсан олон улсын хөрөл медалийг авчирсан өгсөндөө л маш их баяртай бахархаж байдаг. Тэгээд аавынхаа нэрийг дэлхийн өнцөг боломжт доод болсондоо бас баярлж явдаг. Миний хавьд гэсэн сэтгэл хөдлөл хэцүү байна. Гэхдээ би мөхөсөн хүлээж ирсэн нутаг эх орныхаа төвд ирсэнтэй үнэхээр баяртай агуулт үнэхээр баяртай олон газар явд их юм үзчихсэн. Миний Улаанбаатар миний л үзсэн тэр газартаа яг адилхан юм шиг надад сэтгэл төрж байна.